За термодинамикийн нэгдүгээр хуулийн талаар үзье. За тэгэхээр хэдүүлээ эхний тохиолдолд юу авч үзэх вэ гэхээр ямар нэгэн хий авъя. P1 даралттай, V1 эзлэхүнтэй, T1 температуртай л гэж үздэй. За энэнд ямар нэгэн дулаан өгье. За дулаан өгөх юм бол юу болж өөрчлөгдөх вэ гэхээр энэ дээр бол температур өөрчлөгдөнө. Температур өөрчлөгдөнө. За мөн адил хий тохиолдолд халалт явагдахаар тэлдэг. За тэлэлт явагдана. За мөн адил даралт өөрчлөгдөнө гэж үзье. За тэгэхээр гаднаас өгсөн дулаан маань юу болж ийнө гэхээр энэ хийн температурыг өөрчилж мөн адил эзлэхүүнийг өөрчилж байна гэж үзье. За тэгэхээр энэ тохиолдолд бид нар хий оруулж гаргахгүй буюу молийн тоог нь тогтмол гэж үзье. За тэр тохиолдолд авч үзье. Молийн тоог нь тогтмол гэж үзье. За тэр юу болж ийнө гэхээр эзлэхүүн өөрчлөгдчихөөр хийн ажил хийлээ. За температур өөрчлөгдөхөөр хийн дотоод энерги өөрчлөлтөө гэж үзэж болдог. За тэгвэл гаднаас өгсөн дулаан маань юунд зарцуулж ийнө гэхээр дотоод энергийн өөрчлөлт болон хийн гүйцэтгэх ажил зарцуулагдана. За тэгвэл дотоод энерги гэдэг нь юу юм бэ гэхээр 2-ны I μR T гэдэг. За T гэдэг нь Кельвиний температур, R гэдэг нь хийн универсал тогтмол, μ гэдэг нь молийн тоо, I гэдэг нь чөлөөний зэрэг. За тэгвэл DU гэдэг буюу дотоод энерги өөрчлөлт болонгууд чөлөөний зэрэг болон μ, R-ууд нь тогтмол бөгөөд температурын өөрчлөлт үүснэ. За тэгэхээр эндээс юу болж вэ гэхээр 2-ны I μR dt байна гэсэн үг. dt буюу температурын өөрчлөлт. За эндээс I гэдэг маань юу юм бэ гэж? I гэдэг нь чөлөөний зэрэг бөгөөд бидний одоо хичээлүүдийн хувьд энэ тоо 1 атомт молекулын хувьд 3 байдаг, 2 атомт молекулуудын хувьд 5 байдаг. Нэгсний гели, аргон, неонуудад юу ах вэ гэхээр энэ нь бол 3 байна гэсэн үг. За харин 2 атомт молекул гэдэг нь юу юм бэ гэхээр O2, холоор 2, ус дөрвч. За тэгээд йод 2 гэх мэтлэнгээр 7 элемент байдаг тий. За энэ тэгээд нэмэлтээр юунд тооцдог вэ гэхээр агаарт. Агаар гэд бодохгүйд бид нар тэн чөлөөний зэргийг 5-аар бодно. За яагаад 3 5 гэж өөрчлөгдөж байгаа юм бэ гэхээр энэ бол ерөнхийдөө хөдлөх боломжит хувилбар гэж ойлгож байна. Нэгсний Z, за ийшээгээ Y тэнхлэг авъя, ийшээгээ X тэнхлэг авъя. За нэг атомд молекул гэхээр нэг юм шаариг байна гэж төсөлье. За энэ маань болохоор Z-ийн дагуу давших хөдөлгөөн хийн, X-ийн дагуу давших хөдөлгөөн хийн, за мөн Y-ийн дагуу давших хөдөлгөөн хийнэ гэсэн үг. Нэгсний 3 тэнхлэгт давших боломж төлбөр. За тэгвэл 2 атомд болоод ирэнгүүт за Z тэнхлэг, Y тэнхлэг, за X тэнхлэг аваад үзье. За энэ дээр гантик хэлбэр байна гэсэн үг. 2 атомд молекул маань энэ гантик хэлбэр байлаа гэж үзье. За тэгэхээр энэ нөхөр маань X-ийн дагуу давшина, Z-ийн дагуу давшина, Y-ийн дагуу давшина. 3 боломж байна. За мөн яах вэ гэхээр эргэлдэх хөдөлгөөн гарч ирнэ. Нэгсний X тэнхлэгийн дагуу эргүүлнэ гэсэн үг. X тэнхлэгийн дагуу эргэх юм бол эндээс ингээ харах юм бол X-ийн дагуу энэ нийшигээ, за энэ нийшигээ эргэжнэ гэсэн үг. За Z-ийн дагуу эргэлт хий. Z-ийн дагуу эргэлт хийх юм бол юу болох вэ гэж? За Z-ийн дагуу эргэлт хийх юм бол энэ нийшигээ эргэнэ. За энэ яах юм? Нийшигээ эргэнэ буюу X эргэх хавтгад эргэх. За тэгвэл Y тэнхлэгийн хувьд эргэлт хийвэл яах вэ? Y тэнхлэгийн хувьд эргэлт хийх гэхээр энэ маань бол нэг тойрон эргэлт хийгдэхгүй болчихно. За тэгэхээр бидний хувьд бол энэ маань бол X-ийн дагуу эргэх нь байна, Z-ийн дагуу эргэх нь байна, Y-ийн дагуу эргэлт хийхгүй гэсэн үг. Энэ бол эргэлт хийхгүй. Тэгэхээр эргэлдэх боломж 2 гарч ирэх буюу энд давших хөдөлгөөнийхөө 3-тайгаа нийлээд чөлөө хөдлөх боломжит хувилбар маань 5 болж байна гэсэн үг. Нэгсний 2 атомт молекул дээр чөлөөний зэрэг нь 5 байна гэсэн үг. За тэгвэл дотоод энергийг бид нар ингээ ойлгочих нь байна. За тэгвэл ажил гэдэг юу гэж зөвхөн гэхэлэр. За энэ дээр бол хийн гүйцэтгэх ажил байдаг. За гадны зүгээс хийх ажлыг тооцох юм бол гадны зүгээс хийх ажил нь болохоор хийн хийсэн ажлынхаа сөрөг тэмдэгтэй байдаг буюу Q тэнцүү DU нэмэх нь хасах нь гадны хийсэн ажил байна гэсэн үг. Гадны хийсэн ажлаар бичлэх юм бол термодинамикийн нэгдүгээр хуулигаа ингэж бичнэ гэсэн үг. За тэгэхээр хийн хийсэн ажлыг тооцох юм бол энэ хэлбэрээр нь тооцно гэсэн үг. Энэ болохоор гадны зүгээс хийсэн ажил.
За. За тэгвэл бид ажил гэдэг маань юу гэж төсөөлөх вэ гэж. За тэгэхээр хамгийн энгийн жишээ авъя. Энгийн жишээ буюу бид нар Язабор процесс төр тайлбарлая. За Язабор процесс төр болохоор доошогоо энэ бүлүүр маань хүндийн хүчтэй буюу AMG гэсэн хүчээр дарж байгаа. Дээр нь агаарын даралт байгаа. Агаарын даралтын үүсгэх хүч маань болохоор агаарын даралтыг үржих нь S байна гэсэн үг. За дотор талд бол хий байгаа. Хий зүг бүр тишгээ даралт үүсгэн. За дээшигээ муу адил бүрлүүрт үүснэ. За тэр үйлчлэх хүч нь болохоор хийн даралтыг үржих нь S хөндлөн огтлын талбай байна гэсэн үг. За тэгэхээр P Ньютоны хуулийг чинь PS-ийг дээр хасах нь mg, хасах нь PA-г үржих нь S тэнцүү T байна гэсэн үг. За энэ болохоор юу гэж чинь вэхээр бид нар PA гэдэг нь атмосферын даралт. За ингээд бичвэл P тэнцүү mg дээр нэмэх нь FA хуваах нь S-ийн байна гэсэн үг. Тэгэхээр доторх хийн даралт маань за энэ бол хийн даралт. Бүлүр чөлөөтэй хөдлөх боломжтой сул байх тохиолдолд хийн даралт маань болохоор ийм юмтай тэнцвэ байна гэсэн үг. За тэгэхээр энэ хийг бид нар халааж дурын байдалд оруулъя. За тэгэх юм бол хаснаас болоод бүлүр яах вэ гэхээр дээшээ тэлнэ. За бүлүр дээшээ тэлээд дээшээ шилжнэ гэсэн үг. За энэ үед яах вэ гэхээр доторх хийн даралт бол өөрчлөгдөв. Яагаад тэгэхээр энэ доторх хийн даралт дээр бид тэнцвэрийн тэгштэд бичингүүд гаднаас үүслэх агаарын үүсгэх даралтны хүч за тэгээ хүндийн хүч нь болохоор өөрчлөгдөхгүй учраас хийн даралт бол тогтмол байна. За ингээд үзэхэд гэтэл яасан бэ гэхээр гаднаас дулаан өгсөний улмаас энэ хий яах вэ гэхээр тэлчихэж байгаа. Дээрэс нь энэ Т1 температуртай байснаа Т2 температуртай болцсон. За эзэлхэн бас V2 болж өөрчлөгдсөн V1 эзэлхэнтэй байсан. За тэгвэл бид нар ажил гэдэг маань юу тооцох вэ гэхээр үйлчлэх хүчийг үржих нь шилжүүлсэн зай гэдэг. За тэгэхээр энд бол бүлүүр дээшээ шилжиж байгаа учраас бүлүүрийг хэн шилжүүлсэн бэ гэхээр хий шилжүүлсэн бөгөөд энэ хүчийг үржих нь зай буюу хүч гэдэг маань юу болчих вэ гэхээр даралтыг үржих нь талбай байна гэсэн. Үржих нь X. X гэдэг зай маань энэ дээш шилжүүлсэн зай X байна гэсэн. X. За тэгвэл эндээс юу болчих вэ гэхээр PSX буюу эндээс SX гэдэг маань өөрчлөгдсөн эзэлхэн буюу V2-аас хасах нь V1 байна гэсэн. Энэ нь S-ийг үржих нь X. За ингээд үзэх юм бол ажил Язабор процесс төр F-ийг үржих нь дельта V буюу P үржих нь V2-аас хасах нь V1. Нэгсний эзэлхүүний өөрчлөлтөнд л ажил хийнэ гэж үзэх бөгөөд энийг арай нэлбэрийн хэлбэрээр бичих юм бол A тэнцүү P dV гэж яах нь бичнэ гэсэн үг. За тэгэхээр бид нар ажлыг яах нь ингэж олно гэсэн. За тэгэхээр термодинамик нэгдүгээр хуулийг бичих юм бол Q тэнцүү 2-ны I nu R dt буюу нэмэх нь P dV гэсэн хэлбэрээр бичнэ гэсэн үг. P dV. За энэ ажил маань болохоор хийн гүйцэтгэсэн ажил. За жишээ олгоод хэдүүлээ. Ийм симуляц ашиглая. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ дулаан өгье. За дулаан өгөхөөр яг үгээр молекулын хөдөлгөөн ихснэ. Молекулын хөдөлгөөн ихсээр температур ихснэ. За ингээд температурыг харах юм бол энэ анзаараад байна. Энэ даралт бас ихсэж байгаа хараа. Тэгэхээр гаднаас дулаан өгөх юм бол яаж юм? Температур ихснэ нь даралт ихснэ. За тэгэхээр энд би эзэлхүүнийг тогтмол байрч байна. За эзэлхүүн нэг сул бай одоо чинь энэ тагийг сул байрлуулсан бол энэ яг гэхээр халалтын улмаас дээшээ ингэж тэлнэ гэсэн үг. За ингээд дээшээгээ тэлэнгүүт яаж чинь гэхээр даралт яаж вэ? Багасж байгааг сайн анзаарсан баг. Доош нь тэлэх юм бол яаж юм? Даралт ихснэ мөн адил температур яаж юм? Бас ихсэж. За термодинамикийнхаа нэгдүгээр хуулийг одоо хэдүүлээ. Изохор, изобар, изотерм гэсэн процессыг дээр авч үзье. За тэгэхээр хамгийн ихний ээлжинд хэдүүлээ. Изохор процесс дээр авч үзье. За изохор процесс гэдэг маань эзэлхүүн тогтмол байдаг. Эзэлхүүн тогтмол. За тэгэхээр ингээд бүлүүр байна гэсэн үг. Бүлүүрийг хэдүүлээ тагийн хөдөлгөөнгүй барьж байна гэсэн үг. Ингээд түгжээтэй. За ингээд түгжээтэй барьж байгаа юм бол энэ бол эзэлхүүн өөрчлөгдөхгүй буюу V2 нь V1-тэйг тэнцүү буюу
эзлэхүүний өөрчлөлт тэгтээ тэнцүү байна гэсэн үг. Тэгэхээр ажил хийгдэггүй. Энэ ажил хийгдэхгүй нь ойлгол. Тэгвэл гаднаас өгсөн дулаан тэр чигтээ дотоод энергийг өөрчлөхөд зарцуулагдах юм байна. Тэгвэл Q тэнцүү 2-ны I μ R dt байна гэсэн үг. За эндээс авч үзэх юм бол бид нар Q тэнцүү MC delta T гэж том юм шүү дээ, тийм үү? За энэ бол одоо шингэнийг халаах, эсвэл хатуу биеийг халаах гэх юмчлэн. За тэгвэл бид нар энийг ийм хэлээр бичиж Q тэнцүү nu үржих нь C үржих нь dt гэсэн хэлээр бичиж. Энэ том юм. За тэгэхээр Q тэнцүү nu 2-ны I R үржих нь dt байна гэсэн. За тэгэхээр энэ хэсэг маань бол юу болж ийн вэ гэхээр энэ C-тэй ижилхэн болчих байгаа буюу энийг бид юу гэж yazдаг вэ гэхээр CV гэх буюу 2-ны I R. За энэ нь болохоор эндээс бид нар харах юм бол энд бол C бол хувийн дулаан багтаамж гэж нэрлэдэг. Хувийн дулаан багтаамж. За тэгвэл эндээс C-г бид нар юу гэж ярих вэ гэхээр CV гэдэг маань изохор процессын молийн дулаан багтаамж гэж нэрлэнэ гэсэн үг. Молийн дулаан багтаамж. За ингэж нэрлэнэ. Изохор процессын молийн дулаан багтаамж. За энэ нь ингээд нэг атом тохиолдолд CV тэнцүү 2-ны 3 R гэж бодох нь. 2 атом тохиолдолд CV тэнцүү 2-ны 5 R гэж бодно гэсэн үг. Тэгэхээр бид нар гаднаас өгсөн дулааныг шууд яах нь энэ томьёогоор бичих буюу Q тэнцүү nu CV үржих нь dt гэж яах нь болж болно гэсэн үг. За CV-г изохор процессын молийн дулаан багтаамж буюу 2-ны I R. За тэгвэл бид нар дараагийн тохиолдлыг авч үзье. Дараагийн тохиолдол нь изобар процесс. Изобар процесс гэдэг нь даралт тогтмол P констант. За даралт тогтмол байна гэдэг чинь дээдлийн бүлүүрийн хантайгаа яг нэгэн даралт үрэлт үүсэхгүй чөлөөтэй хөдлөх боломжтой гэж үзье. За тэгэхээр эндээс гаднаас дулаан өгөхөд яах вэ гэхээр хийм тэлэлтэнд дулаан зарцуулагдана. Тэгэхээр температур маань бол энэ өснөөс арай багаар ихснэ гэсэн үг. Нэгсний зарим нь ажил зарцуулагч. За ингээд бодох юм бол ажил гэдэг маань юу болж байгаа гэхээр ажил гэдэг бол PDV буюу P үржих нь V2-аас асах нь V1. Нэгсний эндээс үзэх юм бол PV-ийн диаграм дээр 1 цэгээс 2 дугаар төлөв рүү ингээд шилжинэ гэсэн үг. Тэгэхээр энд хашигдсан дүрсийн талбай бол юу болж өгөх вэ гэхээр ажил болдог. PV-ийн диаграм дээр. За тэгэхээр энд P1 даралттай, энд P2 даралттай, P1 нь P2-тойгоо тэнцүү. За энд T1 температуртай бол энд T2 температуртай гэсэн. За тэгвэл энэ дээр төлөвийн төсөл бичих юм бол P1 V1 тэнцүү nu R T1 P2 V2 тэнцүү nu R T2 гэнэ гэсэн. За тэгвэл би энийг 2 дугаар төсөлгий. Энийг 1 дугаар төсөлгий. 2 дугаар төсөлөөс 1 дугаар төсөлийг хасъя. За юу болох вэ гэж. Тэгвэл P2 V2 хасах нь P1 V1 тэнцүү nu R T2 хасах нь nu R T1 байна гэсэн. За эндээс P2 P1-тэй тэнцүү буюу би P-г хаалтаас гаргаж байгаа. V2-аас V1 болно. Тэнцүү nu R-ыг хаалтаас гаргах юм бол T2-аас асах нь T1 байна гэсэн. T2-аас T1-ийг хаснаа гэдэг нь бол dt буюу nu R dt байна гэсэн. V2-аас V1-ийг хаснаа гэдэг бол dv буюу P dv байна гэсэн. Нэгсний nu R dt маань P dv-тэй тэнцүү. За энэ нь изобар процесс юм байна. За тэгвэл бид нар эндээс термодинамикийн 1-р хуулиа бичих юм бол Q тэнцүү 2-ны I nu R dt нэмэх нь PdV байна гэсэн. PdV гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр энэ бол ажил. За тэгвэл nu R dt гэхээр энэ бол бас юу болчих нь? Ажил болно гэсэн үг. За тэгвэл энэ маань бол юу болж байгаа гэхээр яаж 2-ны I-ыг үржих нь A нэмэх нь A байна гэсэн үг.
Нэгсний бид нар ажлыг мэдчихвэл гаднаас өгсөн дулааныг шууд олж болно гэсэн үг. Изобар процесс төр. За энэ Q юм. За тэгвэл эндээс Q-г олох юм бол Q тэнцүү А 2-ны А дээр нэмэх нь 1 байна гэсэн үг. Ажлыг мэдчих юм бол бид нар дулааныг шууд яана олж болно гэсэн үг. Эсвэл дулааныг мэдвэл бид нар шууд ажлыг олж болно гэсэн үг. За тэгвэл дотоод энерги мэдвэл яг энүүтэй ажиллах энэ хэсгийн дотоод энерги гэж яагаад энүүтэй харьцуулж бас бичиж болно. За нөгөө талаас энийг би PDV-гээр орлуулж бичиж. PDV-гээр. За эсвэл энийг нь би νRdt-гээр орлуулж бичиж. За тэгвэл эндээс юу болчих вэ гэхээр Q тэнцүү 2-ны I νRdt dt нэмэх нь PDV маань νRdt-тэй бас яг тэнцүү болсон тий. За эндээс νRdt-ийг хаалтнаас гаргачих юм бол 2-ны I нэмэх нь 1 үржих нь νRdt. За би энийг өмнөх нь ярьжсэн бас яг энэ хэлбэртэй төстэйгээр бичиж. За тэгэх юм бол Q тэнцүү νCdt байна гэсэн. За ийм хэлбэрээр харах юм бол эндээс ν-гурд нь гаргаад тэгээ 2-ны I нэмэх нь 1 үржих нь R үржих нь dt байна гэсэн. За эндээс ингээ харах юм бол энэ хэсэг маань бол C болно гэсэн. Тэгэхээр энэ маань бол даралт тогтнолыг ярьж байгаа буюу моль изобар процессын молийн дулаан багтаамж буюу C P маань юу болох вэ гэхээр 2-ны I нэмэх нь 1 үржих нь R байна гэсэн. За энийг R-аар гişгэн мөртлөө үржүүлэх юм бол 2-ны I R нэмэх нь R байна гэсэн. За энийг бид нар өмнө бол олсон. Энийг бол бид нар CV гэж олсон бөгөөд CP маань CV дээр нэмэх нь R байна гэсэн үг. Тэгэхээр CP-г бид нар үрж нэрлэх юм гэхээр изобар процессын молийн дулаан багтаамж нэрлэнэ гэсэн үг. Изобар процессын P тогтмол үе гэсэн үг. P тогтмол үеийн молийн дулаан багтаамж. За ийм байна гэсэн үг. За тэгэхээр яагаад молийн дулаан багтаамжийг нэрлэж байгаа вэ гэхээр энэ дээр бол бид нар C тэнцүү 4.2 кJ бол хуваах нь килограмм градусаас буюу 1 кг усыг 1 градусаар халаах дулааны тоо хэмжээ ирдэг. За тэгвэл энэ дээр бид юу ярих вэ гэхээр 1 молийг 1 кельвинээр халаах дулааны тоо хэмжээг ярина гэсэн үг. Энэ C маань. За. Эцсийн бид нар үзэх вэ гэхээр изотерм процессын хийг авч үзье. Изотерм процессын термодинамикийн нэгдүгээр хуулийг. За энэ нь T1 T2 дороо тэнцүү байна гэсэн үг. Тэгэхээр дотоод энергийн өөрчлөлт маань бидний хувьд тэг. Яа тэгэхээр dt өөрөө тэгтэй тэнцүү байна гэсэн үг. Тэгвэл гаднаас өгсөн дулаан тэр чигтээ юунд зарцуулагдах вэ гэхээр ажил зарцуулагдана. Тэгэхээр ингээд ямар нэгэн бүлүүр байна. Бүлүүрийг бид нар халаа. Халаахад температур яах ёстой? Мэдээж нэмэгдэх ёстой. Температур мэдээж нэмэгдэх ёстой. Гэтэл температурыг нэмэхгүй байхаар халаа. Тэгнэ гэдэг чинь яах вэ гэхээр илүү их яах нь вэ? Гаднаас ямар нэгэн хүч үйлдэж бүлүүрийг илүү тэлүүлж өгнө гэсэн үг. За эсвэл ийм жишээ гэж болно бид нар. Энэ дээр ямар нэг юм хүнд юм тавьчихж агаад за энд яах вэ гэхээр тэр хүнд байсан юмыг аваа ичиж болно. Нэгсний энд хоёр юм байсан бол нэг нь авч үлдээхээр бол яах вэ гэхээр илүү их тэлэлт явагдана гэсэн үг. Илүү их тэлэлт явагдана. Тэгэхээр температурын тогтмол байлгахаар бидний хувьд бол халаах зорилготой гэсэн үг. За тэгвэл гаднаас өгсөн дулаан юу болох вэ гэхээр дотоод энергийн өөрчлөлтөнд тэг нэмэх нь ажил байх бөгөөд гаднаас өгсөн дулаан нь тэр чигтээ ажил зарцуулагдана гэсэн үг. За тэгвэл ажил гэдэг чинь юу болох вэ гэхээр PDV байна гэсэн үг. За тэгвэл изотерм процесс дээр бид нар PV-гийн диаграм зурхад ийм хамаарлал явдаг тийм изотермийн мөрөө маань мөрөө байдаг. Бөгөөд энэ дүрсийн талбайг бид нар олох хэрэгтэй болдог. За тэгвэл эндээс бид нар PV-гийн хамарсан функцийг олно. PV-гээс хамарсан функцийг олно гэсэн. Энэ мөрийн функцийг олно. За тэгвэл бид нар төлөвийн төслийг мэдж байгаа. PV тэнцүү νR T. За эндээс P-г олох юм бол νR T хуваах нь V нэ гэсэн үг.
Эндээс Т-г маань бол тогтмол, R маань бол тогтмол, нүү бол тогтмол. Бид нар дандаа хийг орж гарахгүй тохиолдолд авч үзэж байгаа. За тэгвэл энийг авчиад бид нар энд орлуулна. За орлуулчих юм бол юу болох вэ гэхээр Q тэнцүү нүү R Т хуваах нь V үжиг нь D байна гэсэн үг. За энэ чинь өөрөө ерөнхийдөө бол цаанаа бол ажил явж байгаа шүү дээ. Энэ өөрөө цаанаа бас ажил болж байгаа гэсэн санах хэрэгтэй. За ингээд бодох юм бол бид нар эндээс интеграл авна. За интеграл авах юм бол юу болчих вэ гэхээр нүү артын тогтмолтой. За тэгээд нэгийг хуваах нь V-гээс интеграл авах юм бол натурал логарифм гарч ирдэг. Нүү арт натурал логарифм нь V бөгөөд энэ хилийг нь V1, энэ хилийг нь V2 гэх юм бол V2-ыг хуваах нь V1 болно гэсэн үг. За тэгэхээр изотерм процесс дээр гаднаас усан дулаан тэр чигтээ ажил зарцуулагдана гэсэн үг. За дараагийн процесс гэрээ. Адват процесс. За адват процесс дээр нэлээд ярих юм байгаа учраас хэдүүлээ дараагийн хичээл дээр авч үзье. Нэгсний гаднаас усан дулааны хэдүүлээ тэг гэж бодож байгаад адват процессын талаар ярив. За энэ дээр бол нэлээд төвөгтэй байх учраас энийг нь бол үлдээч дараагийн хичээл дээр сонирхон үзээрэй. За тэгэхээр бид нар өнөөдөр юу үзэж байгаа гэхээр изотерм процессын үед гаднаас усан дулаан зөвхөн ажил зарцуулах юм байна. За изобор процессын үед бол гаднаас усан дулаан маань болохоор дотоод энергийг өөрчлөх нь байна. Мөн ажил хийгдэх юм байна. За тэгвэл тэр ажил маань бол ямар байдаг вэ гэхээр PDV энэ PV-ийн диаграмд бол талбай болно. За ингэж бодоод эндээс бол яах нь бид нар CP гэдэг ойлголтыг гаргаж ирсэн нэрний изобор процесс үеийн молын дулаан багтаамж. За нөгөөхөн дээр бид нар бол дотоод энергийн өөрчлөлтийн талаар ярьсан. За мөн ажлын талаар ярьлаа. За ингээд ерөнхийдөө бол изохор процесс дээр бол ажил хийгдэхгүй гаднаас өгсөн дулаан тэр чигтээ дотоод энергийн өөрчлөлт зарцуулагдана гэдэг. Бид нар CV-ийн талаарх ойлголтыг оруулж ирлээ. За ингээд өнөөдөр хичээл боллоо.